За сайн байцгаана уу залуучуудаа. Та нартай амралтын өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр 7 хоног болгон тасрал далаа жаргал сууг дээр та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг хүргэж хамтдаа суралцж байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд би яг одоо өөрөө Америкийн нэгдсэн улсад ирж суралцсан цагаас хойш одоо ч гэсэн одоо суралцаад явж байхдаа хамгийн чухал хэрэгтэй зүйлсийн нэг сурч авсан гэж одоо суралцж байгаа гэж бодож байгаа энэ зүйлсээсээ та бүхэнтэй хуваалцах гэж байна. За энэ нь юу вэ гэхээр за яг унган англи хэлтэй Америкчуудын өдөр тутмын ярианда байнга ашигладаг. За бас одоо ном сурах хүчийг болон харилцан имэйл болон текстэн дээр бас одоо яг унган англи хэлтэй хүмүүсийн ашигладаг үгсийг бид нар өөрөөр дууддаг. Тэгээд бидний одоо гадаад хэл суралцж байгаа гадаад хүмүүсийн одоо байнгын хэрэгэлдэг үгсийг ондоогоор дууддаг байгаа. Тэгэхээр эдгээр одоо үгсийн 10 үгсийг би та бүхэнд эхний ээлжинд хэлж өгье. За ингээд хамгийн ихэнд харагдж байгаа энэ хүү үг маань бол maybe гэхээр хүн болгон мэдж байгаа магадгүй гэд тэ. Тэгэхээр maybe гэдэг энэ үгийг ерөнхийдөө яг энэ үг маань бол informal буюу харилцан ярианд илүүдүүлэхгүй ашиглагдахад тохиромжтой. За яг одоо албан ёсны эссе, албан ёсны имэйл ч юм уу ийм зүйлсэд бол ашиглагдахад бичгийн одоо хэлэнд ашиглагдахад бол тэр бүр тохиромжтой гэж үздэггүй. За тэгээ maybe гэ банк нэг одоо үгээрээ ярих биш. За хэрвээ та одоо гадаад хүнтэй яг зөвхөн англи хэлээр унган англи хэлтэй хүнтэй ярилцчих танд гинхэн perhaps гэж хэлэх юм бол за энэ үг маань яг ижил утгатай байгаа. Тэгэхээр ихэвчлэн одоо Америкчууд маань бол maybe гэж хэлэхээс илүү perhaps гэж ярьдаг. Тэгэхээр та бүхэн яриандаа одоо maybe гэж хэлэхээс илүү perhaps гэж ашиглах юм бол магадгүй одоо илүү юм native англи хэлтэй хүмүүстэй илүү ойрхон одоо чихэнд наацтай сонсогдно. А дээрэс нь би илүү төлхөө эссе бичиж байгаа бас одоо бизнесийн ямар нэг имэйл одоо илгээж байгаа тохиолдолд бас энэ одоо maybe гэхээс илүү perhaps гэж ашиглах юм бол илүү formal буюу бичгийн хэлэнд илүү ашиглагдахад тохиромжтой бас өдөр тутмын ярианд ч гэсэн илүү төлхөө ашиглагддаг байгаа. Ингээд хамтдаа 2 дугаар хүүхдээ танилццгаая. За одоо харин дараагийн үг та бүхэнд харагдаж байна. Тэгэхээр 2 дахь үг маань бол only байгаа. Тэгэхээр only буюу одоо зөвхөн гэд те бас just гэд хэрэгэлдэг. Only just гэсэн үгнүүдийг одоо байнга зөвхөн энэ үгнүүдийг бичих юм уу ярианда байнга ашиглахын оронд хэрвээ та одоо ялангуяа ном уншиж байхад би хамгийн анх энэ одоо Merrily гэдгээр илүү харж исэн. Тэгэхээр ном сурах хүчиг дээр ялангуяа одоо эссен дээр ч юм уу те дандаа Merrily гэж байдаг. Тэгэхээр only гэж ашиглахаас илүү Merrily гэдэг үгийг бас ашиглах юм бол илүү одоо бичгийн хэлэнд бол илүү тохиромжтой бас харилцан одоо conversation хоёр хүний харилцан яриа явж байгаа үед бас та энэ үгийг бас ингээ холиод те ингээд хэрэглэх юм бол хаяа only гэж хэлээд хаяа Merrily гэдэг ингээд хэрэглэх юм бол бас тухайн хүнд тарь илүү сэтгэл төрөх юм магадлалтай. За ингээд 3 дахь хүүхдээ хамтдаа танилцъя. За харин одоо та бүхэнд самбар дээр 3 дахь үг харагдаж байна. За 3 дахь нь best, the best, excellent гэдэг одоо энэ үгийг бол хүн болгон сайн мэдж байгаа хамгийн шилдэг гэх те. Тэгэхээр үргэлж одоо the best гэж яхахын оронд top notch гэдэг энэ үгийг Америкчууд илүү их одоо ашигладаг. Тэгэхээр top notch гэдэг маань бол одоо ямар ч тохиолдолд та яриандаа ашиглаж болно. Бас бичгийн өөрийнхөө одоо эссенч ч юм уу бичгэн дээр ч бас та бүхэн бичгийн англи хэлэн дээр ч ашиглах юм боломжтой. Жишээлбэл одоо миний хувьд бол би энэ үгийг өөрийнхөө хамгийн шилдэг гэсэн багшийг одоо жишээ нь хэлэхдээ одоо багш руугаа хамгийн сүүлд нь хичээл дууссаны дараа семестрийн төгсгөлт ч юм уу you are the one of the top notch teachers in the United States ч гэдэг юм уу те яг тэгж одоо илүү ашигладаг. Тэгэхээр top notch гэдэг одоо энэ үгийг илүү ашиглаараа гэж зөвлөх байна. Ингээд 4-р хүүхдээ хамтдаа танилцгаая. За харин одоо та бүхэнд би 4 дахь үгийг танилцуулах гэж байна. Тэгэхээр самбар дээр бичснээр бол яг 4 дахь үг бол бид нар very important гэдэг одоо маш чухал, үнэхээр чухал гэж одоо маш их ашигладаг. Тэгэхээр яг одоо байнга одоо хүн болгон яг энэ үгээр ашиглаж ирсэн дөрөв milestone гэдэг энэ үгийг бас ашиглаад үзэх юм бол илүү одоо таны харилцан ярианд за бас таны бичгийн одоо тэр
англи хэлэнцтэй илүү одоо юу гэдэг те өнгө нэмнэ. Илүү дээрээс нь уншиж байгаа хүнд ч гэсэн яг Америкчууд уншиж байгаа тохиолдолд энэ хүн чинь те арай ондоо юм биш үү гэдэг тийм одоо бодлыг бас төрүүлэх магадлалтай. Тэгэхээр ерөнхийдөө бид бүхний амьдралд маш олон чухал, үнэхээр чухал тийм үйл явдлууд бас маш их байдаг. Тэгэхээр таны хувьд таны амьдрал юу хамгийн чухал вэ? Яг түүнийхээ тухай бичиж байгаа үгдээ магадгүй та түүнийгээ хэлэхдээ одоо энэ бол миний амьдралын хамгийн чухал мөч юм а гэдгээ milestone гэдэг үгээр орлуулж ингээд хэлэх юм бол энэ бас илүү одоо үр өгөөжтэй гэж үзсэн учраас бид үлгээрт энэ чи та бүхэнд танилцуулж байна. Ингээд хамтдаа 5 дахь хүүхдээ танилцсан. За харин одоо та бүхэнд би 5 дахь хүүгийг танилцуулах чинь за энэ маш одоо сонирхолтой байх болов. За тэгэхээр I really like it гэдэг ерөнхийдөө хүмүүс маш их ашигладаг. Тэгэхээр би маш их дуртай байна. За эсвэл би маш их дуртай ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо жишээ нь I really like гэдэг одоо байнгын одоо дуртай зүйлээ хэлээ л да. Жишээлбэл I really like music гэж хэлхийн оронд та I'm into music гэж хэлэх юм бол илүү одоо юм native англи хэлээр ярьдаг унган одоо англи хэлтэй хүмүүст илүү сонсголт нь таатай сонсогдно. Дээрээс нь бас ерөнхийдөө Америкчуудын хувьд бас I really like it гэж ярихаас илүү бас зарим тохиолдолд та нэлээд дийлэх тохиолдолд нь та I'm into гэдэг энэ үгийг ашиглаж байгааг илүү их сонсох юм. Асуултанд донд ч гэсэн энэ одоо асуулт бас их ирдэг. Тэгэхээр та өөрийнхөө хамгийн дуртай зүйлээ хэлэхдээ дандаа л нөгөө хүмүүсийн улиг болсон ингээд I really like гэж хэлжсэнд орвол I'm really into music, I'm really into basketball гэдэг юм уу те яг ингээд хэрэглэх юм бол та бичгийн хэлэн дээр ч ашиглаж болно. Дээрээс нь та яриандаа ч гэсэн одоо эдгээр үгсийг ашиглах юм боломжтой байгаа. Ингээд хамтдаа 6 дахь хүүхдээ танилцгаая. За харин 6 дахьт нь одоо та бүхэнд энд бас харагдчихэ. Тэгэхээр really want to гэдэг үгийг бас маш ихээр одоо англи хэл суралцж байгаа гадаадууд одоо гадаад хүмүүс гэж нэрлэгддэг те бид нар. Тэгэхээр англи хэл суралцагч бидний хувьд really want to гэж маш их ашигладаг. Харин Америкчуудын одоо унган англи хэлтэй хүмүүсийн хувьд eager to гэдэг үгийг илүү их бас ашигладаг байгаа. Тэгэхээр really want to гэдгийн оронд та магадгүй бичгийн хэлэндээ за эсвэл яриандаа ч гэсэн жишээ нь одоо би өөр дөрөө аваад үзэхэд юу гэх юм I eager to help others гэдэг юм уу те би бусад хүмүүст туслахыг үнэхээр хүсдэг. Үнэн сэтгэлээсээ бусад хүмүүст туслахыг хүсдэг одоо гэдгийг илэрхийлэхийн тулд заавалжгүй really want to гэж хэлэхгүйгээр eager to гэдэг үгээр орлуулж хэлэх боломжтой бас бичгийн одоо англи хэлэндээ бас ашиглах юм боломжтой. Ингээд дараагийн үгтэй хамтдаа танилцъя. За тэгэхээр яг одоо би та бүхэнд үргэлжлүүлээд 7 дугаар үгийг танилцуулах гэж байна. Тэгэхээр бид бүхэн яг англи хэл суралцагч залуучуудын маань хувьд бид нар the best skill гэдэг одоо хамгийн сайн чаддаг ур чадвартай одоо ур чадвараа хэлэхдээ the best skill гэж хөвчлээ ашигладаг болвол та түүнийхээ оронд strong suit гэдэг үгийг илүү одоо ашиглавал тохиромжтой. За бичгийн хувьд ч тэр ярианы хувьд ч гэсэн яг одоо унган англи хэлтэй хүмүүс маань strong suit гэдэг үгийг илүү их ашигладаг. За энэ нь одоо жишээ болгож хэлэх юм бол таны одоо хамгийн сайн найз хэн байдгийг за хуланч гэдэг юм уу те. За таны хамгийн сайн найз хулан дуулахдаа маш сайн дуулдаг байж болно. Тэгэх юм бол та юу гэх юм те. This sing is the Hulan's strong suit, but the dance is not her strong suit гэдэг юм уу те. Яг бүжиг болол хулангийн тийм одоо хамгийн шилдэг ур чадвар биш. Харин дуулах нь бол хамгийн сайн ур чадвар юм а гэдгийг ингээд илэрхийлж та хэлж болно. За ингээд хамтдаа 8 дугаар хүүхдээ танилцгаая. За одоо харин дараагийн үгийг та бүхэнд би танилцуулах гэж байна. Тэгэхээр дараагийн үг маань бас маш чухал бид нар маш их ашигладаг үг байгаа. Тэгэхээр хамгийн одоо дурсамжтай мөчүүдийнхээ тухай хуваалцах бусдаа харилцан ярилцж явах үедээ за эсвэл одоо өөрийнхөө мөрөөдлийн сургуультаа эсээгээ бичиж илгээж яхад ч юм уу та ямар нэгэн байдлаар та өөрийнхөө одоо хамгийн дурсамжтай сайхан мөчийн тухай ярих юм шаардлага гарлаа гэж бодоход заавал
хэлжсэнд орвол peak moment гэдэг энэ үгийг Америкчууд илүү их ашигладаг. Тэгэхээр одоо юу гэдгийг таны амьдралын хамгийн дурсамжтай одоо жишээ нь хорим ч юм уу хизээч мартагдахгүй тий хорим юм уу за эсвэл анхныхаа хүүхдийг үлгэдэж авсан мөч ч юм уу за эсвэл одоо гэр бүлээрээ хамгийн сайхан нандин байсан тэр мөчөө та дурдахтаа my peak moment гэдэг ч юм уу my family's peak moment ч гэдэг юм уу тий ингээд та өөрийнхөө одоо үйлдвэрийг үргэлжлүүлээд ингээд хийх эсвэл бичих юм боломжтой харин хамтдаа сүүлийн 2 үгтэй танилцъя ингээд 9-р чухал үгийг та бүхэнд хэлж өгье. За харин яг одоо би та бүхэнд 9-р үгийг танилцуулах гэж байна. Тэгэхээр одоо энэ үгний хувьд бид бүхэн маш их ашигладаг. Харин яг Америкчуудын одоо англи хэлтэй хүмүүсийн хувьд бас арай ондоогоор хэрэгжилж ашиглах одоо хэлэх тохиолдол их байдаг. Тэгэхээр яг миний энэ харагдаад бичснээр бол одоо feeling angry буюу ямар нэгэн байдлаар ингээд мэдрэмж нь одоо өөртөө уцаартай үедээ за эсвэл одоо really don't like одоо ямар нэгэн байдлаар үнэхээр дургу таагүй зүйлээ илэрхийлэх бид нар бол really don't like гэж хэлдэг болов за тэгж хэлхийнхаа оронд за Америкчууд ихэвчлэн одоо яг хэлэхдээ бол энэ pet гэдэг маань яг энэ тэжээвэр амьтдыг хэлдэг те тэгэхээр pet peeve гэж ингэж нэрлэж байгаа нь болохоор үнэхээр өөрийнхөө дургу тэр зүйлийг жишээ нь юу гэдгийг хин нэгэн хүнтэй сайхан ярилцж байхад нөгөө хүн өөдөөс нь хараад ингээ бохжаад жалар гэдэг ингээ ерөөсөө өөрийнхөө нэг юм үл тоож байгаа юм шиг тийм үйл гаргахад зарим хүмүүс дургу байдаг те харин зарим хүмүүс болохоор ингээд толин дээр дүүрэн юм ингээд ус мус цацарсан ч юм уу заваарсан байгаа толийг харахаараа дургу байдаг ч юм уу ингээ хүн болгоны дургу зүйл ондоо тэгэхээр really don't like гэж хэлхийн оронд my pet peeve гэдэг my pet peeve гэж дууддаг санагдаж байна. Болвол тэрэ гэд ингээд хэлэх илүү тохиромжтой гэж зөвлөх байна. Ингээд 10 дугаар хүүгтэй танилцъя. За ингээд 10 дугаар хүүгийг та бүхэнтэй танилцуулах гэж байна. Тэгэхээр 10 дугаарт нь энэ бичснээр бол ихэвчлэн бид бүхэн that's why гэж маш их ашигладаг. Тэгэхээр Америкчууд ч гэсэн адилхан that's why гэж ашигладаг. Гэлэг ихтэй ярианы conversation илүү их одоо хоёр хүний хоорондын харилцан ярианд илүү их ашиглагддаг болвол за бичгийн хэлэнд та илүү төлхөө therefore гэж ашиглаарай. Бас ном сурах гэж уншиж байгаа therefore гэдэг байх юм бол за яг ижил утгатай яагаад гэвэл ийм учраас ийм учраас гэж одоо хэлэгдэж орчуулагддаг энэ үгийг одоо үргэлжил that's why ийм учраас гэж хэлжсэнээс therefore гэж бичих юм бол илүү бичгийн хэлэнд илүү тохиромжтой. Ингээд хамгийн хэрэглэгддэг Америкчуудын унган одоо англи хэлтэй хүмүүсийн хамгийн хэрэгжилж ондоогоор дууддаг 10 үгийг та бүхэн танилцууллаа. Тэгэхээр дараагийн дугаард би өшөө одоо хэрэг болох үед та бүхэнд бас тос болох үед мэдээлэл болох үед гэсэн хэрэгцээтэй мэдээллүүдийг илүү хуваалцаад явах болно. Ингээд хэрвээ танд энэ бичлэг хэрэгтэй байсан бол магадгүй таны ойрд хэн нэгэнд хэрэгтэй болол та бүхэн шеэр хийж бусдаа хүргэж түгээгээрэй. Бас хэрэгцээтэй мэдээллийг 7 хоног болгон цаг алдахгүй хүлээн авч үзхийн тулд Цацрал далай жаргал гэдэг энэ YouTube сувгаа subscribe хийхээ бүү мартаарай. Ингээд өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн 7 хоногт иргэн уулзъя.